залуучуудаа 5 жилийн өмнө миний хүргэж байна. Багштаа хүний маань оюундаа дэшээ явах бай бид нар хамтдаа ажиллана. Тэсэн тэр том гэрчийг түрүү сольж байгаа. Энэ За улсын хурлын намрын чуулган эхлээд 1-7 хоног болж байна. За энэ хугацаанд бас бид нар төсөв хийлдэж эхэллээ. За ингээд яг амралтын өдрүүдэд гол ажил бол бас энэ тойрогтоо явж иргэдтэйгээ уулзах ажил байдаг. Тэгээд 20-ны одоо Бям гарагийн өглөө JSI Наматкийн залуучуудтай уулзлаа. Шинэ цагийн нүүдэлчин гэдэг сэдвээр бас бид нар ярилцлаа. Ер нь одоо хүн төрөлхтний хөгжил хаашаа явж байгаа, тэр дотроо монголчуудын хөгжил хаана байгаа, бидний өрсөлдөх чадвар, бидний хамгийн чухал анзаарах ёстой одоо зүйл юу юм бэ гэдэг талаас JSI байгууллагын залуучуудтай ярилцлаа. За ингээд дараагаар нь Төв аймгийн Эрдэнэ сум руу зорьсон. За тэртээ 70 жилийн өмнө Эрдэнэ суманд орчин үеийн хэллэгээр бол одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв буюу тухайн үед одоо Эрдэнэ политехникийн коллежийн суурь тавигдсан байгаа. Ингээд 7.1 дамжиж 70 жилийн түүхийг бүтээж байгаа Төв аймгийн одоо 4 одоо мэсүүдийн нэг болсон Эрдэнэ одоо коллеж дээр очсон. За тэгээд энэ политехникийн коллежид бол одоогоор бас олон сайхан оюутнууд сурж яг энэ нарийн мэрэгжил эзэмшиж байгаа. Тэгээд энэ бол бас Чех улсын бас одоо дэмжлэгтэй хөрөнгө оруулалтаагаар байгуулагдчихсан. Тэгээд энд бол бас одоо 70 жилийн ойн хоёрын хуурал наадам болж одоо үүнийг төгссөн 30 гаруй мянган төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм сайхан арга хэмжээ болсон. За ингээд Бям гарагийн дараагийн одоо 3 дахь арга хэмжээ бол тэгээд Төв аймгийн одоо Сэргэлэн суман дээр ирсэн. За Мяндас сайхан гэдэг Төв аймгийн Баян Үнжил сумын цэцэрлэгийн эрхлэгч болон одоо түүний хамтрагчдын зохион байгуулсан Төв аймгийн зүүн бүсийн цэцэрлэгийн багш нарын спортын арга хэмжээнд дээр бол оролцлоо. За тэгээд улсын хурлын гишүүн Цэвдэржийн Туваа, улсын хурлын гишүүн Далаанбатбаяр миний бие нар бас хамтдаа эдгээр арга хэмжээнүүд оролцлоо. За оройн нь бол бид Сэлэнгэ аймгийн одоо 17 сум 6 тусганы төлөөлөл бас одоо Харсан намын дарга нартай уулзч бас бодлогын шийдвэр ярилцлаа. За ингээд бид нар Төв аймагтаа одоо өнжөөд өнөөдөр өглөө буюу бүтэн сая өдөр 9 сарын 21-ний өглөө за ундрахын дорж балам хэмээх чөлөөлөх дайны 80 жилийн ойгоор одоо Монгол улсын Баатар цолоор одоо шагнагдсан энэ буураатай одоо уулзаж энэ буураагийн одоо хөдөлмөр алдрыг тэмдэглэх энэ одоо Баатар цолынх нь одоо Милалга найранд оролцлоо. Тэгээд Дүрэнгай аймгийн Баян Өндөр сумын гаралтай. За тэгээд Төв аймгийн Эрдэнэ сант, Төв аймгийн Дэлгэр хаан, Төв аймгийн одоо бүрэн сумдуудад сум нэгдлийн дараагаар ажиллаж байсан. Хой чөлөөлөх дайндаа бас одоо дайны үеэр бас хошууцол хүртлээ одоо төвшин ажиллаж эх орондоо өргөсөн тангараг ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ бол амжилттай биелүүлж ирсэн. Тэр хүний одоо дайны цагийн зүтгэлийг бас одоо үнэлж Монголын төр улсын Баатар цолоор шагнасан. За тэгээд 1959 оноос хойш нэвлэлч хөдөлгөөнөөс хойш одоо хагас 100 жилийн туршид дорж боломгоо бас одоо инх цагийн бүтээн байгуулалтын амьдрал нэр тусмаа хөдөө аж ахуйн салбарт бол томоохон үн цэнтэй үүрэг гүйцэтгэж ажилласан юм хүн байгаа. Тэгээд бас одоо 3 үеэрээ энэ арга хэмжээнд оролцлоо. Тэгээд ерөнхийдөө улсын хурлын гишүүний ажил гэдэг бол мэдээж ажлын өдрүүдэд хурал цуглаандаа оролцсон, бангийн хороо, ажлын хэсгийн хуралдаанууд, дээрэс нь одоо чуулгануудаа оролцсон, уншиж судлах, ярьж боловсруулах, за мэдээж одоо дүгнэж хилцэх зөндөө олон зүйл байдаг. Түүний хажуугаар тойргоо сонгогдсон гишүүдийн хувьд бол яалч арга байхгүй энэ одоо амралтын өдрүүдийг ашиглаж бас тойрогтой болж байгаа үйл ажиллагаануудад оролцож иргэд сонгогчдын дуу хоолойг сонсох нь чухал байдаг. Тэгээ манай Төвийн бүсийн 5 дугаар тойрогч өөрөө 118,469 мянган км хавдрах нутаг дэвсгэр дээр Сунайн тогтсон 200 гаруй мянган сонгогчтой 300 гаруй мянган иргэдтэй. Тэгээд ашрамд өртөхөд бас одоо өнгөрсөн жил бид нар 69,369 загтлыг тойрогийнхаа бүх сурагчдад 1-12 дугаар ангийн сурагчдад явуулж ирсэн. Энэ жил бол бас 1-12 дугаар ангийн сурагчдаа 12 төрлийн захиаг 72,330 захиа явуулсан. Тэгээд дүүнрийн маань зүгээс маш хариу ирж байгаа, бичгээр болон захим шуудангаар хариу ирж байгаа. Тэгээд завсар зайгаар нь бас дүүнэртээ бас захиа бичиж байгаа. Монгол бичгээр захиа бичээд явуулж байгаа. Түүнийг бас ингээд зам зуураа бас завсар зай олдоод бичээд ингээд
хариуг нь өгөөд явж байгаа. За ингээд навчхандаа иймэрхүү байна. Одоо намрын сэрв орж байна, тариа хураалт эхэлж байна, үлийн бэлтгэл эхэлж байна. Манай төвийн бүс бол 7 сарын 20-д баг 8 сарын ихэнх хүртэл баг ихэнх нутгаар гантай байсан. За хэдийгээр бороо ороод орсон ч гэсэн одоо ер нь өнгөө цасаад аятайхан болж байгаа. Гэсэн хэдий ч гэсэн бас одоо үлийн бэлтгэл маш чухал байна. За ингээд та бүхэндээ анхаарал тавьсанд баярлалаа. Сар болгон хүргэж байгаа бүрэн мэдээ нийтдээ 10 хэдэн дугаар нь одоо явж байгаа. Сар болгон үндэсний бичиг болон за гэрэл бичгээр Засаг хурлын гишүүний хувьд оролцсон бүх ажлаа тайлагнаж та бүхэнд хүргэж байгаа. Тэгээд байнга хамт байдаг иргэд сонгогч та бүхэнд маш их баярлалаа.